Зэг сайн залуусаа. За өнөөдөр бол 5-ны өдөр 3 дахь өдөр болж байна. За тэгээ бүгдрээ USD Yen, Nasdaq, Euro USD анализтаа эхлээд танилцчихъя. Окей. За USD Yen daily дээр бол USD Yen downtrend selling zone-тай байгаа. Би ярьжсэн ерөнхийдөө бол daily-ийн үндсэн Euroын спорт бол дэмжлэг болж өгөөд нөхцөл байдал жоохон эвгүй байх магадaltaй байна гэдэг. Тэгээд тэр шалтгаан нь яг юу байгаа даа гэхээр Euroын дэмжлэг өөрөө нэг амар сүртэй нөлөөлөл болох эсгүй уг нь downtrend төр. Гэтэ яг энэ чинь swing low гэдэг утгаараа бас дэмжлэг гэж явж байгаа. Гэхдээ тэрнээсээ илүүтэйгээр 4 цагийн Trace төлөв өчтөр огт ирээгүй байсан. Тийм учраас Trace төлөв ерөөдөө ирэх юм байна да гэдэг таамаг байсан учраас daily-гийн Euroын дэмжлэг бол нөлөө болох нэ гэдэг ийм таамагтай байсан. За тэр чиглэлээрээс тэр Euroын дэмжлэг нөлөө болсон. Одоо энэ Euroын дэмжлэгийн нөлөөгөө аваад цаашаа үргэлжлэх үү эсвэл Euroын дэмжлэгийн эвдэд доош унах уу гэдэг тэр ерөөхдөө шийдвэрээ өнөөдөр гаргах бах, өнөөдөр маргааштай гаргах бах гэж бодож байна. Тэгээд одоогийн байдлаар бол 23.6-тай ийм хөдөлгөөн байгаа. Бидэрт бол 2 хоног байна. Ерөөхдөө 2 хоног байна гэдэг нь юу гэсэн үг гэхээр 5 дахь өдөр хагасаа мөцсөнд бол арилжаа угаасаа барьж болдоггүй. Тэгэхээр 5 дахь өдөр бол орой хаах хэрэгтэй. Тэгэхээр бид нар одоо яг арилжаа нэхэр болох юм бол өнөөдөртөө нийцүүл зүгээр байна гэдэг байдлаар харж байгаа. За downtrend selling zone 23.6-тай impulse явах бүрэн боломжтой. Эсвэл мэдээж дээшээ одоо break-in-ууд орж ирэх боломжтой хөдөлгөөн байгаа. Спорт нь нөлөөлсөн учраас 4 цаг дээр бол 4 цагийн энэ спорт бол аль хэдийн үеэ өнгөрөөсөн байна гэдэг нь харагдаж байна. За тэгээ хөдөлгөөн маань ерөөхдөө downtrend selling zone руу энд reverse хийсэн. За энэ reverse-ийн дараа Trace хөдөлгөөн эндээс ингэж ирэх боломжтой гэдэг нөхцөл байдлаас бүрдээд ирсэн. За ингээд Trace хөдөлгөөн ирсэн үндсэн хөдөлгөөн маань одоо үндсэндээ бол 4 цаг дээр downtrend selling zone Fibonacci-гийн 50-тай бас ч тийм муу level бол биш. Fibonacci-гийн 50 гэдэг бол боломжийн level. Fibonacci-гийн 50-тай юм хөдөлгөөн байгаа. Одоо бол үндсэн хөдөлгөөн энэ дээрээс унаад ороод ирлээ гэхэд эхлээд daily-гийн спорт дараа нь ийшээ унах боломжтой. Дараа нь бол хөдөлгөөн ийшээ. Түүний дараа бол хөдөлгөөн шууд байдлаараа ерөнхийдөө ийшээ унах боломжтой. Daily-гийн үндсэн 23.6 гэдэг волюмыг дагаад 4 цагийн downtrend selling zone хөдөлгөөнөөр daily-гийн спортыг эвдээд ороод ирсэн тохиолдолд энэ уналт бол маш гоё хэрэгжих боломжтой болж ирнэ. За окей. Тэгээд одоо харахад бол биш үү? Ерөнхийдөө хөдөлгөөн down sell-тэй. За 4 цаг бол ийм байгаа маань 30 минутын хувьд юу болж байна? 30 минутын дээр би миний өчтөр гаргасан зурагт бол ерөнхийдөө энэ оройг эвдээд хөдөлгөөн up buy руу шилжээд тэндээс буцаад down sell руу шилжнэ гэсэн магадлалыг гаргаж ирсэн. За энэ high маань бол хаана эвдэрсэн бэ гэсэн чинь энэ high бол эвдрээгүй. Энэ шинэ high үүсчиж эвдэрсэн юм байна. За энэ шинэ high үүсээд 30 минутын дээр reverse хийгдсэн үү? Үнэн үү? За шинэ high үүсээ 30 минутын дээр reverse хийгдсэн нь үнэн байна тийм үү? За тэгвэл одоо дараа нь 30 минутын дээр down reverse хийгдэхэд энэ low эвдэрх хэрэгтэй байгаа. За эндээс одоо хэдүүлээ энэ high бол нам орой байсан нь ойлгомжтой болчлоо. За эндээс хөдөлгөөн доош унсан юм байна. Эндээс хөдөлгөөн бол энд high үүсгэсэн юм байна. Энд low үүсгэсэн юм байна. Энд high үүсгэсэн юм байна. Low-ыг эвдээд trace авчираад доошоо уналтыг бүрэн гүйцэтгэж чадах уу гэдэг зүйлийг л хүлээж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 4 цаг дээр бид нар хаашаа гэж хараад байгаа гэхэлээ 4 цаг дээр ийшээ харж байгаа. 30 минутын дээр бол хөдөлгөөн 30 минутын дээр ингэж унж орж ирэх боломжтой. Ийм хөдөлгөөнийг л бид нар хүлээж байна гэсэн үг. Окей. За эндээс бол би нэг ийм оролтыг хийх сонирхолтой байна. Ерөнхийдөө яг надад бол маш боломжийн санагдаад байгаа. За ер нь бол баг болчих шүү гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа. Өнөөдөр бол энэ reverse хийгдсэн тохиолдолд за 4 цагийн дагуу daily-гийн дагуу ямар ч асуудал байхгүй 30 минутын дагуу хөдөлгөөн болж өөрөнд тийм учраас USD/JPY дээр бол ийм дүгнэлттэй байна. За Nasdaq 100 дээр юу гэж дүгнсэн бэ өчтөр? За daily time frame бол ерөөхдөө яг нь daily ингээд томоор нарах юм бол major napтай Trace хөдөлгөөн ирж байгаа. Үндсэн major-ын swing low-нд, swing high-нд major-ын Trace хөдөлгөөнийг minor downtrend-ээр авчирж байгаа нь үнэн. За minor-ын хөдөлгөөн яг одоо бол Trace хөдөлгөөн авчрах хэрэгтэй байна гэдэг энэ дүгнэлтэн дээр бид нэр тогтсон. Тэр Trace хөдөлгөөнийг авчрахын тулд мэдээж энэ yorol руу бол break-in хийх хэрэгтэй. Дараа нь энэ yorol-ыг бол дээш нь одоо break-in бас хийж гарч ирэх хэрэгтэй гэсэн ийм дүгнэлттэй байсан. Тэгээд ерөөдөө эхний yorol-ын break-in бол амжилттай болцсон байгаа харагдаж байна. Окей. 4 цаг дээр хөдөлгөөн 4 цагийн downtrend selling zone Fibonacci-гийн энэ ч одоо хэд юм бэ? Fibonacci-гийн 61.8 талдаа шүү ер нь бол хөдөлгөөн бол үссэн. Тэгээ үндсэн хөдөлгөөн маань дээшээ доошоо бол уналтыг хас 27 хүртлээр бол хийсэн үү хийсэн. Одоо үндсэн хөдөлгөөн маань ерөөхдөө Trace хөдөлгөөнийг 4 цаг дээр авчирж байгаа байдалтай. 4 цагийн Trace хөдөлгөөн ихтэй их онцлогтой daily time frame-ийн Trace хөдөлгөөнийг зэрэг авчрах шаардлагатайгаар ирж байгаа. Daily time frame-ийн Trace хөдөлгөөн бол ерөөхдөө л minor-ын reverse хийсэн газарт одоо яг энд ингэж орж ирэх хэвээр Trace хөдөлгөөн байгаад байгаа шүү гэдгийг бас сануулъя. Тэгээд хөдөлгөөн маань ерөөхдөө дэше Trace хөдөлгөөний энэ resistance дээр авчираад доош унж болно. Эсвэл хөдөлгөөн маань шууд
энэ харагдаж байгаа энэ оролуудын дэмжлэг рүү авчирч болно. За 4 цаг дээр бол ерөөхдөө 4 цагийн downtrend selling zone байгаа юм байна. Ерхий хөдөлгөөн маань ер нь бол tracing төлөвлөгөө авчирсны үед авчирсан, ёроол үүсгэсэн, орой үүсгэсэн. Гэхдээ оройн candle үж чадахгүй юм candle харагдаж байна те. Окей. За 30 минутан дээр бол хөдөлгөөн эндээс ингээд даун яваад буцаад энэ оройг эвдээд trace авчираад ингээд дээш өсөх ёстой гэсэн юм таамагтай суужсэн байна. Тэгээ ер нь бол яг нэг амар зөрөөдөөс юм бол байх гэж бодоод байна. За эндээс ингэж ёроол үүсгээд ийшээ ингэж өсөж орж ирж орой үүсгээд энд ёроол энд орой. За тэгээ доошо буугаад энд ёроол үүсгэсэн боловч орой үүсгэж чадаагүй юм нөхцөл байдал үүссэн. Энд ёроол үүсгэсэн орой үүсгэсэн даун. За энд ёроол үүсгэсэн орой үүсгэсэн даун. За энд ёроол үүсгэсэн орой үүсгэсэн даун. За эндээсээ буцаад аплаж гарч ирээд үнц хөдөлгөөн маань tracing төлөвлөгөө хийж байгаа. Энэ resistance дээрээс яах вэ гэдэг нөхцөл байдал нь өөрөө буцаад доошо унах уугүй юу гэдэг нөхцөл байдлыг нэгдүгürt илэрхийлнэ. За энийг бол бид нар цаг дээр нэг байлгах гэдэг шаардлага байхгүй. Энэ resistance дээрээс хэрвээ тэгээд цохигдоод унахаар болсон тохиолдолд daily-ийн reversing хөдөлгөөнөөс үүсэлтэй selling volume-аараа хөдөлгөөн цааш хөдөлж гинэ гэсэн үг. Тэгэхээр daily-ийн tracing хөдөлгөөн ирлээ гэж үзэхэд боломжгүй байх болно. Бараг л 4 цагийн хувьд бол яг 4 цаг үндсэн тэн дээрээс ойгоод унлаа гэж бодоход Fibonacci-гийн 61.8 талтаа хаагдаад доош унж болно, эсвэл 77 дээр хаагдаад доош унж болно. Үндсэн хөдөлгөөн маань ямар ч байсан daily-ийн спорт руу илүүтэйгээр зорьсон хөдөлгөөнийг хийж орж ирэх байхаа гэж бодож байна. Тэгэхээр энэ хавцаа ирээд хөдөлгөөн бол нэлээд эвгүүтч магадгүй. Хэрвээ 61.8-тай хаагдчих юм бол за яах вэ? Ер нь хас 27 руугаа явж магадгүй боломжийн хөдөлгөөн үүсч болох л энэ хавцаа гэсэн үг ш. Тэгэхээр daily-ийн үндсэн энэ спортоос орж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр daily-ийн тухайн спорт орж ирэх юм бол үндсэн хөдөлгөөн маань 30 минутан дээр ерөнхийдөө энэ спортыг зорж унж орж ирж болно. Эсвэл хөдөлгөөн заавж байгаа эндээс ингээд юусэн тавьчих. Эсвэл хөдөлгөөн нэг бол ингэж унж орж ирнэ, нэг бол ингэж унж орж ирнэ гэсэн хоёрхан төрлийн сонголттой. Гэхдээ би эхнийхийг нь бол илүү аюулгүй гэж хэлнэ. Окей. За тэгээд break-ин хийх тал дээр яах юм бэ? За daily time frame үнэхээр ёрлоор break-ин хийгээд дэш өсгөр болох юм бол 4 цагийн хөдөлгөөн бол 4 цагийн downtrend selling zone-тай байгаа. Daily-гийн хувьд бол daily-ийн энэ resist байгаа. 4 цагийн хувьд бол 4 цагийн энд resist байгаа. За 4 цагийн resist-үүдийг харж байгаачлан би ерөөсөө нэгч зураагүй байгаа. Okay, за 4 цагийн resist-үүдийг гэлзуулчих. Энэ бас 7 минут хөөрхөн удаа явцсан байна. За бас нэг амар нуршаад ах сонирхол бас байхгүй. За 4 цаг дээр бол энэ оройн resist аюул чухал байр суурийг эзэлнэ. За энэ оройн resist байгаа. Энэ ёроолоор resist бол альдины одоо бас ерөөхдөө break-ин хийцэн байгаа учраас энэ бол нэг хэрэгтэй гэсэн үг биш. Энэ ёроол байж иж болох юм. Энэ орой байж иж болох юм. За тэгээд дээш нь ингээ харъя гэхээр 4 цаг дээр бас ингээд энэ оройг дэндээ эвдэж дээшээ аплаад ерөөхдөө баг зэрэг тийм юутай хөдөлгөөн гарч иржээ. Асуудалтай хөдөлгөөнд үүсчээ, орой үүсгэж чадаагүй хөдөлгөөн үүссэн байна. За тэндээсээ хөдөлгөөн маань энд орой үүсгэж чадсан уу? Чадсан, ёроол үүсгэсэн. Эндээс даун болсон уу? Болсон. Даун үргэлжилсэн. Ёроол, орой, ёроолтой, оройтой, ёроолтой, оройтой, ёроолтой. За одоо ингээд tracing төлөв орж иж байгаа нөхцөл байдалтай тий. Окей. За 4 цаг дээр нэг иймэрхүү нөхцөл байдал явж байгаа. Тэгээ 4 цагийн хувьд бол reverse-ийн төвшин бол хаана гэдэг нь ойлгомжтой харагдаж байна. 4 цагийн reverse бол энд хийгдсэн байна, даун болсон байна. Буцаад 4 цагийн reverse-ийг тэр болсон тохиолдолд энд хийгдэх боломжтой юм байна, ах болох боломжтой юм байна. Daily-гийн break-ин хийгээд ороод ирсэн тохиолдолд ерөнхий daily бол одоо хамгийн ихэнд нэгдүгээр break-ин хийцэн байгаа учраас тийм ээ. Эхний level рүү альдины ойлтыг бол хийцэн байгаа учраас дээшээ энэ лүү орж ирнэ. Энэ лүү орж ирснийхаа дараа хөдөлгөөн бол шууд байдлаараа ийшээ эсвэл бүр энэ лүү чиглэсэн байдалтай өсөж орж ирж болно гэсэн таамагуд бол гарч ирнэ. 30 минутын хувьд бол 30 минут яг одоогийн байдлаар за эндээс ямар ч хэрэггүй энэ зон яагаад энэ дээр явж идэг лээ. За 30 минутын хувьд бол 30 минут яг одоогийн байдлаар үндсэн хөдөлгөөн маань uptrend trend buying zone-тай болсон, ёроол үүсгэсэн. За 30 минутын үндсэн down reverse-ийн төвшин бол энд байгаа. За up reverse-ийн төвшин бол энд байгаа. За тэгээд аплаад энэ дээр хүрээд эндээс буцаад даунлсан тохиолдолд бид нэр sell чийгсэн байр суурьтай. Даунлахгүй тохиолдолд яах вэ гэдгээ бас бодсон байх хэвээр. За даун болохгүй тохиолдолд бид нэр юу хийх вэ? За даун болохгүй тохиолдолд бол маш энгийн тийм ерөөсөө 30 минутан дээр үндсэн хөдөлгөөн маань даун болохгүй гэдгийг илэрхийлээд daily time frame-ийн ёроол break нэгээд энийг зогсон тохиолдолд дээш reverse хийх юм байна. Reverse-ийн төвшин бол ингэж орж ирэх юм байна гэдэг нөхцөл байдлаар бид нар buy арилжаанд орж болно. За эндээс бол нэлээд өндөр бас RR-тай buy гарч ирэх боломжтой харагдаж байна. За Euro USD-ийн хувьд бол нэг ийм арилжаа гарах хэрэгтэй байсан. За Euro USD-ийн хувьд бол энэ ч одоо хизээ юм бэ? 3-ны өдөр юм байна. Биш 3-ны өдөр гинэ. 3-ны өдөр мөн үү? Тийм 3-ны өдөр мөн шүү дээ.
3 өдөр юм байна. За нэгд өдөр гэсэн үг. Тэгээд эндээс бол үндсэн хөдөлгөөн маань 16:30-д ийм өсөлтийг хийсэн. За энэ бол боломжийн хөдөлгөөн байх хэрэгтэй байсан. Энийг бариагүй. Гэхдээ би евро USD-г бас хараагүй байсан. Daily бол яг одоогийн байдлаар major нь бол ингээд down байгаа юм байна гэдэг нь ойлгомжтой болсон. Minor нь бол хөдөлгөөн minor-ын хөдөлгөөн ап байгаа юм байна гэдэг нь ойлгомжтой болсон. Өчтөрийн анализаар гэж бодож байна. Энэ хавцаар өсөлт орж ирэх ёстой гэдэг байр суурьтай байсан. Хэрвээ энэ хавцаар өндөр хэмжээний өсөлт орж ирээд tourism хөдөлгөөн богино хэмжээнд орж ирж чадсан тохиолдолд бид нар ерөнхийдөө окей. За эндээс бол бид нар buying төвшин явах гээд байгаа юм байна. Буюу эндээс бид нар юу гэж үзэж байгаа вэ гэхээр major-ын үндсэн tourism хөдөлгөөн өөрийгөө дуусгах юм байна эндээс гэдэг нөхцөл байдлыг те. За энэ resist-ийг шалгах юм байна гэдэг нөхцөл байдлыг бүрдүүлнэ гэж ярьж байсан те. За тэгээд паттерны хувьд ч гэсэн харах юм бол энэ угаасаа дээшээ задрах паттерн байсан. За тэгээд дээшээ баг зэргийн ерхий задралыг үүсгээд явсан. Одоо үндсэн хөдөлгөөн дээр бид нар яг юу ажиглах вэ? За хөдөлгөөнөр бол ерөнхийдөө одоо биднэрт бол нэг юм зүгээр энийг зүгээр ингээд энгийнээр support гэж авч болно. За зүгээр support бол байгаа. За Fibonacci-гийн хувьд бол Fibonacci аль дийнэ угаасаа Fibonacci-гийн 78.6 дээр хүрсэн байсан. Энэ хүртэл явах ёсгүй байсан хөдөлгөөн байгаа. Тэгээд би энд бол ийм buy орж иж магадгүй гэж ярьж ирсэн. Тэгээ энэ buy бол ороод ирлээ. За үндсэн хөдөлгөөн маань ерхий buy-ээс одоо ийшээ буцаад break-ийг хийхэд бид нар баг зэргийн sell явуулна. За тэгээд тэр sell-ийн энэ төвшин энд очиод амжилттай эргэсэн тохиолдолд дээрш нь buy-д нь. Daily дээр ийм төлөвтэй байгаа. Тэгэхээр daily-гийн хөдөлгөөн эндээс бол ийм fake out хийгээд буцаад орж магадгүй гэдэг нь байр суурьтай байсан. Daily бол амжилттай энэ хүртэл явлаа. Тэгэхээр одоо энд 4 цагийн оройнууд байгаа. За одоо энэ төвшнөөс бол хөдөлгөөн 4 цаг дээр ерөөхдөө дээшээ реверс хийсэн юм байна. Орой үүсэх гэж оролцсон амжилтгүй болсон юм байна. 4 цагийн tracing хөдөлгөөн ирэх юм байна гэдэг нь харагдаж байна те. За 4 цагийн tracing хөдөлгөөн ирэхийн үед ирнэ. Энэ оройлоо break-ийг хийн. Энэ хавцаа ирэх бах. Энэ нь амжилттай болсон тохиолдолд буцаад дээшээ энэ хавцаа юм уу эсвэл энэ хавцаар үүсэх ёстой. Ийм хөдөлгөөн гарч ирэх ёстой. Тэгэхээр энэ өсөлт үнэхээр үнэн болвол за одоо биднэрт яг үнэхээр үнэн эсхийг нь Fibonacci хэлж өгөн. За Fibonacci-гийн хувьд бол Fibonacci-гийн 38.2 дээр хаагдсан тохиолдолд тэр хавцаар бол өсчих боломжтой юм хөдөлгөөн бүрдэх юм байна гэдгийг бол харуулж байна. Окей. Тэгэхээр одоо бол би юу гэж бодож байна вэ гэх юм бол 30 минутын дээр за 4 цаг дээрээс авах юмудаа авчээ. 4 цаг дээрээс бол энийг авчээ, энийг авчээ, энийг авчээ. Окей. Энэ байгаа. Энийг авчээ. За 30 минутын дээр бол би юу гэж хараад байгаа вэ гэхээр 30 минутын хөдөлгөөн энд орой үүсгээд энд ярал үүсэх гээд бараагүй юм шиг харагдаж байна да. Бараг л ярал үүсэх гээд бараагүй. Тэгэхээр даун бол болоогүй байгаа гэсэн үг. Тэгэхээр 30 минутын дээр одоо үндсэн хөдөлгөөн тэр доороос эхлээд даун болж эхэлсэн. Ап болж эхэлсэн, sorry. Эндээс апалсан, tracing ирсэн, impulse явсан, tracing ирсэн, impulse явсан, tracing ирсэн. Энд reverse хийж бид нарыг баг зэрэг мангартуулах гэж оролдсон. Тэгээ эндээс ингэсэн одоо үндсэн хөдөлгөөн маань ингэж орж ирсэн тохиолдолд ерөөхдөө нэг ийм хөдөлгөөн орж ирээд эндээсээ буцаад хөдөлгөөн маань ингэж гарч ирэх юм бол ерөөхдөө нэг ийм хөдөлгөөн орж ирэх. Ийм хоёр магадлалын хооронд бид нар тоглолтын ерөөхдөө яг нь daily time frame-ийн break-in, daily time frame-ийн tracing хөдөлгөөн, 4 цагийн tracing хөдөлгөөндөд давхцах уналтын хөдөлгөөн, буцаад daily time frame-ийн impulse хөдөлгөөн, ерөөхдөө daily time frame-ийн спортон дээр ойлтын хөдөлгөөнтэй давхцах хөдөлгөөнөөр бид нар тоглолтын нэл гэсэн үг. Окей. За ийм байна. За энэ бол евро USD, USD yen, Nasdaq 3 байлаа. Тэгээд одоогийн байдлаар би хамгийн ойрхон байгаа USD yen-ээр харж байна. Дараагаар нь бол евро USD тэгээд Nasdaq орж ирж байна гэж харж байна. Окей. За ийм байна залуусаа. Тэгээ өнөөдрийн анализ маань энэ үрд өндөрлөж байна. Бүгдээр намжлалсаа баярлалаа баярлалаа. Тэгээ удахгүй симуляшнэрээ уулзсан. Өчтөр бол симуляшн ерөөсөө оруулах чадаагүй. Өнөөдөр симуляшн оруулах болоо.